За сайн байцгаана уу. Өнөөдрийн энэ зумэр одоо энэ сургалтыг зохион байгуулж байгаа байгаль орчны яам болон сангийн яам. За үүнийг одоо бас санхүүжүүлж Дэлхийн банк. За мөн одоо энэ доктортой амжиргаа 3 төслийн хамт олонны зүгээс за та бүхэнд энэ сургалтанд одоо идэвхтэй оролцож сургалтаар одоо өгж байгаа асуудлыг бол тухай бүрд нь тодруулах хэлбэрээр за түрүүн хэлсэн одоо тэр асуулт хариулт болон чатын дагуу бол одоо тодруулах болон одоо нэмж мэдээлэл авах зүйлээ бол аваад явахыг хүсье. За тэгээд энэ одоо сургалтын гол зорилго юу вэ гэхээр орон нутгийн хөгжлийн санг бол та бүхэн мэдж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн гол зорилго болохоор тухайн орон нутагт иргэдийн санаачлагаар бол төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх ийм одоо зорилготой. За ингэснээрээ бол тухайн орон нутагт иргэд бол амьдрах орчин сайжирч тэгээд тухайн орон нутгийн хөгжил бол сайжирна гэсэн ийм одоо зорилгоор орон нутгийн хөгжлийн санг явуулж байгаа. За энэ үүднээсээ бол бид хэдийн хувьд бол тухайн хэрэгжиж байгаа төсөл бүрийг бол одоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Дэлхийн банкны байгаль орчны одоо бодлогын хүрээнд зайлшгүй одоо авч үзэж хэрэг одоо байгаль орчны нөлөөлөлтөй төслүүд байх юм бол ерөнхий үнэлгээг бол хийдэг ийм одоо хэлбэрээр бол үйл ажиллагааг явуулах шаардлага байна гэсэн ийм одоо хүсэлтийн дагуу энэ одоо шаардлагын дагуу бол энэ сургалтыг одоо эдгээр төрөнд дурдсан байгууллагууд бол хамтран зохион байгуулж байгаамаа. За тэгээд миний тавих илтгэл болохоор ерөнхийдөө бол энэ доктортой амжиргаа 3 төсөл гэж юу вэ? Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ? За тэгээд энэ орон нутгийн хөгжлийн сантай холбоотой байгаль орчны үнэлгээ яагаад хийгдэх болсон бэ гэдэг талаар бол товчхон та бүхэнд мэдээлэл өгөх зорилготой юм байгаа. За тэгэхээр юуны төрөнд энэ доктортой амжиргаа 3 төсөл гэдэг талаар бол товчхон танилцуулъя гэж бодож байна. Монгол Улсын засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд 2002 оноос хойш доктортой амжиргаа хөтөлбөрийг бол зохион байгуулсан. Анх эхлүүлсэн. За энэ хөтөлбөрийн гол зорилго болохоор хөдөө орон нутагт за хөгжлийг бий болгоё. За үүндээ бол ямар асуудлыг хамруулах вэ гэхээр санхүүгийн үйлчлэгийг хүргэдэг болгоё. Нөгөө талаасаа бол бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлтэй уялдуулаад хөгжлийн мал аж ахуйн одоо хөгжлийг сайжруулъя. За нөгөө талаасаа болохоор орон нутагт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг иргэдийн санал санаачлаг оролцоотойгоор бол нийгэм тэргүүний асуудлын шийдвэрлэх хэлбэрээр бол хэрэгжүүлдэг болёо гэсэн ийм саналыг анх гаргасан хэлбэрээр бол одоо уг хөтөлбөр эхэлсэн. За тэгээд доктортой амжиргаа нэг төсөл маань болохоор 2002-оос 2008 оны хооронд доктортой амжиргаа 2 төсөл нь болохоор 2008-аас 2013 оны хооронд бол хэрэгжээд за энэ 2015 оноос хойш доктортой амжиргаа 3 гэдэг төсөл эхэлсэн байгаа. За энэ доктортой амжиргаа 3 төслийн гол зорилго нь юу байсан бэ гэхээр энэ Монгол Улсын хөдөө орон нутагт засаглалыг бэхжүүлж за иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх ийм зорилгоор бол одоо энэ төслийг эхлүүлсэн байгаа. За тэгээд төслийн хүрээнд бол үндсэн 3 үйл ажиллагааг бол хэрэгжүүлэхээр заасан байдیں۔ Нэгт нь болохоор энэ орон нутгийн засаглал болон амжиргааны чадварыг бэхжүүлэх ажлын хүрээнд энэ бол одоо сургалт болон ер нь чадварчуулах үйл ажиллагааг бол нэлээд их явуулдаг. За хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг буюу одоо үйл ажиллагаа болохоор энэ сайн засаглал үр дүнд суурилсан дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг бол хэрэгжүүлснээр энэ орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг бол сайжруулах. Өөрөөр хэлэх юм бол хуулийн дагуу, журмын дагуу хэрэгжүүлдэг болгоход нь бол одоо энэ тухайн сум орон нутагт бол дэмжлэг үзүүлэх ийм зорилгоор хийгддэг. За гурав дахь нь бол тухайн төсөлтэй холбоотой хяналт шинжилгээ болон удирдлагын асуудлыг бол хариуцсан ийм үйл ажиллагааг бол явуулдаг байгаа.
За тэгээд төслийн хүрээнд бол бид нар 15 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. За энд гол одоо хийгдсэн ажлууд бол мэдээж чадвах бэхжүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, орон нутгийн ажилчдыг бол одоо мэдээллээр хангах, мэдлэгээр хангах ажлууд хийгдснээс гадна гол хийгдсэн ажил юу байх вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд хуваарлсан хөрөнгийн гүйцэтгэл дээр нь бол үнэлгээ өгсөн байгаа. 16 оноос эхэлж энэ сумдад хэрэгжсэн орон нутгийн хөгжлийн санд бол гүйцэтгэлд нь үнэлгээ хийсэн. За тэгэхэд гүйцэтгэлийн үнэлгээг бол 16 оноос 17, 18, 19, 20, 21 он хүртэл хийхэд жилийн гүйцэтгэлийн үнэлгээний одоо дундаж үр дүн нь бол анх бол 16 онд 32% байсан бол 21 онд одоо 63.4% болтлоо бол одоо өссөн. За энэ нь юуг харуулж байна гэхээр орон нутгийн хөгжлийн сангийн одоо төсвийн тухай хуулинд бол хөгжлийн санг яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ? Орон нутгийн хөгжлийн сангийн журмын хүрээнд энэ санг юунд зориулах вэ? Ямар үе шаттайгаар яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг заасан хэдий ч энэ 16 оноос хойш бол орон нутагт бол дагаж мөрдөх тал дээр бол бас их сул байсан. За энэ маань бол одоо цаашаа бол 21 он төслийн үр дүнд бол одоо сайжирч байгаа ийм үр дүнгууд гарч байгаа гэдгийг бол нэгдүгээрт харуулж байгаа. За гэхдээ энэ үр дүнг бол тэгвэл ямар асуудлуудаар бид нар авч үзсэн бэ гэхээр нэгдүгээрт нь болохоор иргэдийн оролцоотой холбоотой бол бүлэг асуудлаар бол үнэлгээ шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийсэн байгаа. Ингээд аваад үзэхэд бол 16 онд бол энэ иргэдийн оролцооны талаарх үнэлгээ бол нэг 8.3% байсан бол өнөөдөр бол 74% болсон. За иргэдийн оролцоотой төлөвлөлтийн асуудал, өөрөөр хэлэх юм бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ? Ямар асуудлыг шийдэх вэ гэдэг төлөвлөлтийн асуудлыг бол нөгөө багийн иргэдийн хурлаараа, иргэдээс санал авснараа тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцүүлээд суман дээрээ бол баталж хэрэгжүүлдэг. Энэ төлөвлөлтийн асуудал бол анх бол 49% байсан бол өнөөдрийн байдлаар 74% хүртлэе бол бас өсөж байгаа ийм одоо хандлага байгаа. За ил тод байдлын асуудлыг бол мэдээж чухал тавьж байгаа. Энэ юу гэхээр мэдээж энд хуваарлж байгаа төсөв бий. Энэ төсөв тэгвэл хэдэн төгрөг суман дээр орон нутгт дээр ирчээд юунд зарв, ямар үр дүн гарав гэдэг талаар бол иргэдэд мэдээлэх энэ ил тод байх энэ асуудал бол нэлээд чухал. Тэгвэл энэ ил тод байдлыг харуулсан бас хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн хувьд бол үнэлж үзсэн. Энэ нь бол одоо хуучин 17% байсан бол одоо бол дунджаар нэг 45% хүртлэе бол өсөж байна. За дараа нь болохоор энэ төслүүдийн хэрэгжилттэй холбоотой мөн бас бүлэг асуудлууд байгаа. Энэн дээр бол нөгөө худалдан авалтаас ахуулаад тухайн одоо гэрээлэгчийг сонгосон санхүүжилт, за тухайн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн асуудал бол энэ дээр бол яригддаг. За тэгэхээр энэнтэй холбоотой бол бас хэд хэдэн бүлэг шалгуур үзүүлэлтийг аваад үзэхэд бол 2016 онд бол энэ дунджаар 36% байсан бол өнөөдөр 57% болж бол өссөн. Ийм бол үзүүлэлт байна. За нөгөөх нь болохоор мөн одоо энэ орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой хяналт шинжилгээ үнэлгээний асуудал. За энэ нь бол 15-аас өнөөдрийн байдлаар бол 54% хүртэл бол өсөж байгаа. За эцэст нь болохоор энэ эзэмшил өмчлөлийн асуудал байгаа. Эзэмшил өмчлөл гэдэг маань бол одоо бий болсон тэр эд хөрөнгийг бол цаашид хэн хариуцж байгаа, цаашид үйл ажиллагаа болон менежментийн хувьд яаж авч явах вэ гэдэг энэ асуудалтай холбоотой ийм бүлэг шалгуурууд. За энэ маань бол анх бол 46% байсан. Энэ нь бол өнөөдөр 68% болтлоо бол өсөж байгаа. За тэгээд энэ бүгдийг ингээ хараад үзэхээр ерөнхийдөө бол юу гэдэг хууль журманд заадаг хяналт шалгалт шинжилгээ үнэлгээ мөн эзэмшил өмчлөл, за тэгээд хэрэгжүүлэлт болон төлөвлөлтийн асуудал бол тэртээ тэргүй бол бас хууль журмынхаа дагуу хэрэгждэг гэдэг утгаараа анх байсан өнөөдөр байгаа гэдэг бол бас баг зэрэг өөрчлөлттэй байгаа. Гэтэл бол яг иргэдийн оролцоог хангах, иргэдийн оролцоотой
тэр ил цод байдлыг хангах энэ асуудал бол нэлээд доогуур байсан. Өнөөдөр бол энэ сайжирч байгаа нь бол энэ доктортой амжиргаа 3 төслийн нэг гол зорилго юм байгаа. За ер нь төслийг бол ямар хэлбэрээр хэрэгжүүлж байна гэдээ ингээд аваад үчих юм бол та бүхэн харж байвал одоо энд нөгөө тэнд тухайн төсөлтэй холбоотойгоор бол төслийн удирдах хороо, за энд бол одоо холбогдох яанд болон газруудын бол одоо төлөөллүүд манай удирдах хороог бол сангийн яамны төрийн нэрийн бичгийн дарга ахалсан. За тэгээд энэ удирдах хорооны доор бол одоо төслийн захирал, сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн нэгтгэхийн хэлтсийн дарга байгаа. За тэгээд доор нь бол төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд зөвлөхүүд ажилладаг. За ингээд бид хэд бол цаашаага аймаг дахь чадвах бэхжүүлэх баг орон нутгийн 21 аймагт орон нутгийн төслийн ажилтан байгаа. Төслийн ажилтнуудтайгаа бол хамтарч ажиллаж байгаа. За мэдээж бол эдгээр шууд хэлбэрээр бол ажиллаж байгаа хүмүүсээс гадна тухайн одоо яг орон нутагт хэрэгжиж байгаа тухайн асуудлыг хариуцж байгаа гэдэг утгаараа бол сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газартай, аймгийн засаг даргын зөвлөлтөй, сумын засаг даргын тамгын газар болон орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсэг, за сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, за тэгээд дараагийн төвшөнд бол багийн засаг дарга иргэдтэй бол ингэж хамтарч ажиллахаар бол энэ төслийн одоо бүтц явагдаж байгаа. За энийг хэлдэг гол шалтгаан маань за бид нар одоо энэ байгаль орчны асуудлыг ярьж байгаа. Хэдий байгаль орчны асуудал хэдий ч орон нутгийн хөгжлийн сантай уялдуулаад бол бид нар одоо энэ төсөл маань бол 22 оны 10 сар хүртэл үргэлжилж явна. За өнөөдрийн байгаа бүтцийнхээ хувьд бол бид нар энэ хэлбэрээр бол үйл ажиллагаагаа явуулахад бид нар байгаль орчны асуудал гарлаа гэхэд орон нутгийн хөгжлийн сантай холбоотойгоор за үүнийгээ бол одоо бас харж үзээд хинтээ хамтрах уу, хинт хандах уу гэдэг энэ асуудлаа бол бас авч үзэхэд бол бас төхөмтэй байх болов гэдэг утгаараа бол үүнийг та бүхэнд бол бас танилцуулж байгаамаа. За төслийн хүрээнд тэгвэл орон нутгийн хөгжлийн сангийг дэмжих үйл ажиллагаа явж байгаа юм байна. Тэгвэл орон нутгийн хөгжлийн сан чинь өөрөө ямар зорилготой юм бэ гэдэг асуудал биднэрт гарч ирнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн гол зорилго болохоор орон нутгийн хөгжлийг дэмжих, за бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэ гэсэн ийм зорилгоор бол орон нутгийн хөгжлийн санг бол бий болгосон байгаа. За тэгээд энэний хүрээнд 2013 онд анх одоо төсвийн тухай хуулийн шинжилсэн найруулгад орон нутгийн хөгжлийн санг бол тусгаж өгснөөрөө анхны бол одоо хөрөнгийг бол төсвөөс хуваарлсан байгаа. За ингээд 13 оноос хойш бол энэ орон нутгийн хөгжлийн санг бол сумд аймагуд бол одоо хэрэгжүүлж явж байна. За 18 оны 9 сарын 12-нд бол орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг боловсруулж бол батлуулсан. За энийг болохоор сангийн сайдын 228 дугаар тушаалын хавсралтаар баталсан байгаа. 19 онд болохоор хөгжлийн сангийн үйл ажиллагааны гарын авлагыг гаргаж авсан байгаа. За энэ журмыг хэрэгжүүлэхэд яг орон нутагт ямар хэлбэрээр яаж явуулах вэ гэдэг хэлбэрээр бол гарын авлагыг бол боловсруулж хэвлээд ялангуяа орон нутгийг одоо сум багийн засаг дарганагт бол тарааж өгсөн та хэдэд бол байгаа бах. За тэгэхээр энэ бол бас та хэдийн гол барих бол баримт бичиг болох юм байгаа. За 21 онд бол мөн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын хувьд шинжлэх шаардлага гарсан. За энэ нь болохоор юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт нь бол одоо төсвийн тухай хуульд зарим өөрчлөлтүүд орсон. Хоёрт нь болохоор малын тоотлогын албан татврын тухай хууль бол шинээр одоо батлагдсан. Үүнийг бол орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу бол зарцуулахаар бол одоо ийм шийдвэр гарсан учраас үүнийг бол мөн одоо тусгаж өгсөн байгаа. За мөн одоо энэ журам батлагдсанаас хойш бол 2 жилийн хугацаанд за тухайн журамтай холбоотой бол сум орон нутгаас бол гарсан саналуудыг бол тухайн журманд бол бас оруулж нэмэлт өөрчлөлтүүдийг бол оруулсан хэлбэрээр бол энэ журмыг бол шинжилэн баталсан байгаа. За тэгэхээр бид нар бол эдгээр журам хуулийг бол хөгжлийн сангийн хүрээнд бол баримталж явж байгаа.
За хөгжлийн сангийн гол зарчим ерөөсөө миний түрүүний хэлдэг энэ гол зарчим бол ерөөсөө л иргэдийн оролцоотой орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх. Иргэдийн оролцоотой гэдэг маань иргэд өөрсдөө нэн тэргүүний асуудлаа тавиад за үүнийг л шийдвэрлэх боломж нь бий болсон гэдгийг л бол бид нар ухаарах ёстой. Бид нар энийг иргэдэд ойлгуулах ёстой. Тэгжээж энэ бол явах ёстой. За тэгвэл энэ иргэдийн оролцоо гэдэг болохоор зөвхөн санал авах байт юм уу ийм асуудал биш. Энэ иргэд өөрсдөө бол саналаа өгөхөөс гадна хийж бүтээх үүндээ бол оролцох гэсэн ийм үйл ажиллагаа байдаг. За энэ иргэдийг оролцуулах нь болохоор зөвхөн нэг удаагийн байд юм уу тохиолдлын үйл явдал бол биш. Харин ерөөсөө энэ зохион байгуулалтгаагаар байнгын тасралтгүй авч явж явах ийм шаардлагатай ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ дээр бол зарим сунд аймаг бол маш их анхаарал тавьж үйл ажиллагаагаа явуулсны үр дүнд тухайн орон нутгийн хөгжил бол сайжирсан. За дээр нь бол шилдэг тийм туршлагуудыг бол нэвтрүүлж байгаа ийм сумдууд байгаа. За энийг бол би зүгээр хинтийн Баян сумыг бол нэг жишээ байж болно гэдгийг бол бас хэлэхэд таатай байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн үе шатууд бас энд дурдъя. Яагаад гэвэл энэ хөгжлийн сангийн үе шатуудтай холбоотойгоор бид нар нөгөө байгаль орчныхаа асуудлыг хэдийд нь өгч явах уу, хэдийд нь анхааруулж мэдээлэл өгөх үү, хэдийд нь бол энэ мэдээллээ бас хянаж шалгаж явах вэ гэдэг утгаараа бол энэ хөгжлийн сангийн энэ үе шатуудыг бол зайлшгүй мэдэх шаардлагатай. За тэгвэл ер нь бол хөгжлийн сангийн үйл ажиллагаа бол иргэдийн оролцоотой төлөвлөлт, төслийн үнэлгээ эренблэлт, төслийн хэрэгжилт, за худалдаа авах ажиллагаа мэдээж хэнд нь орно. За тэгээд үүнтэй уялдаад бол төслийн хяналт шинжилгээ үнэлгээний асуудал, эцэст нь бол бий болсон хөрөнгийн удирдлага болон менежментийн асуудал орсноор энэ бол нийт бол төслийн бүтэн цикл болж өгөх юм. За тэгэхээр хяналт шинжилгээ үнэлгээг бол ерөнхийдөө энэ 5 дугаар үе шатанд тавьсан хэдий ч энэ хяналт шинжилгээний асуудал бол мониторинг бол ерөнхийдөө бүх үе шатанд явдгийг бол та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энийг бол бас бүхэлд нь авч үзэх шаардлагатай юм шүү гэдгийг бол бас тодруулъя. За дараагийнхт нь болохоор ер нь энэ үе шатуудад иргэд ямар хэлбэрээр оролцдог юм бэ гэдгийг та бүхэнд бас ойлгуулах үүднээс энэ дээр бол иргэдийн оролцоог харуулсан нэг ийм хүснэгтийг гаргасан. За төлөвлөлтийн үе шатанд бол жишээлбэл саналаа өгөх, эренблэхэд оролцох, мэдээлэл авах, хянах, үнэлэх, биечлэн оролцох бүхий л үе шатанд бол төлөвлөлтөн дээр бол байж хахад за төслийн эренблэлтийн үйл ажиллагаан дээр бол эренблэхээс ахуулаад оролцохоор за худалдан авах ажиллагаанд гэхэд за ерөнхийдөө бол тухайн үйл ажиллагаа эхэлснээс хойш бол иргэд зайлшгүй оролцох шаардлагатай шүү гэдгийг л ерөнхийдөө энэ харуулж байгаа. Нөгөө талаас иргэд оролцох яг тухайн үе шатуудыг бол бид нар нэлээд анхаарч иргэдэд мэдээлэл өгж ээж энэ оролцуулахгүй бол мэдээлэлгүй иргэд бол эзээч идэвхтэй оролцогч бол байж чаддгүй гэдэг утгаараа бол үүнийг харуулж байгаа. За тэгэхээр бид нар нөгөө байгаль орчны асуудлаа тавихтаа эдгээр оролцоог бол хангахын тулд иргэдэд бас мэдээлэл өгөх шаардлагатай байгаамаа гэдгийг бол хэдүүлээ бас анхаарч явах хэрэгтэй юм байна. За хөгжлийн сангийн зүгээр үе шаттай холбоотой ер нь цаглбарыг харах юм бол ер нь санал авах нь бол нэгдүгээр улиралдаа буюу цаашаа багийн иргэдийн нийтийн хурал хийх хүртэл за багийн иргэдийн нийтийн хурал хийснээс хойш бол нөгөө саналын эренблэлт сум дүүргийн ажлын хэсгийг гэх юм бол хийгээд за энэ 7 дугаар сард багтааж хийдэг байгаа. За ингээд эренбэлсэн жагсаалтыг бол нөгөө засаг даргын зөвлөлийн хурлаар хилэлцүүлсний дараагаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол тухайн орон нутгийн хөгжлийн сан болон тухайн орон нутгийн төсөл бол батлагддгийг та бүхэн мэдж байгаа. За ерөнхийдөө энэ батлагдсны дараагаар буюу бидний нөгөө энэ жилийн авсан санал эренблэлт тодорхойлсон төслүүд маань за тэгээд дараа жилийн
2 дугаар сараас эхлээд худалдаа авалтаасаа эхлээд бол яг хэрэгжилт нь бол явдаг байгаа. За үүнтэй уялдаад бүхий л үйл ажиллагаанд бол нөгөө иргэдийн оролцоотой тэр хяналт шинжилгээ үнэлгээ за мэдээлэл түгээх мэдээлэл авах гэсэн энэ үйл ажиллагаа бол зэрэг явагдана гэдгийг бол бас хэдүүлээ анхаарч үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байд юм аа. За хөгжлийн сангийн хөрөнгөөр бол санхүүжүүлэхийг хоригдсон чиг үүргүүд байгаа. За үүнийг бол та бүхэн нөгөө төсвийн тухай хууль болон нөгөө талаасаа бол орон нутгийн хөгжлийн сангийн журмын хүрээнд бол энийг бол анхаарад аваад үзчих боломжтой. Ер нь бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь болохоор нийтэд зориулсан нөгөө талаасаа бол нийтийг хамарсан буюу одоо нийтийн үйлчилгээ тухайн орон нутгийн хөрөнгө оруулалтын одоо санал гэж ингэж үзэх ийм шаардлагатай учраас энэ дээр бол аль болох одоо нийтэд хүртээмжтэй ийм одоо төслүүдийг бол хэрэгжүүлэхээр бол одоо энд чиг үүргийг заасан байгаа. За энэ дээр бол нэмэгдээд шин журмын хүрээнд бол одоо нөгөө орон нутгийн хөгжил гэдэг маань бол одоо зөвхөн юу гэдэг орчин сайжрах асуудал биш, хүний хөгжлийн асуудал бас давхар явах ёстой гэдэг ийм одоо шаардлагыг бол орон нутгаас болон холбогдох хамтрагч байгууллагуудаас тавьсны хүрээнд бол одоо сангийн яам болон хамтрагч байгууллагуудтай одоо зөвшөлдсөд журманд бол одоо иргэдийг мэдээллээр хангах, өөрөөр хэлэх юм бол сургалт чадварчуулах, нөгөө талаас тухайн орон нутгийн иргэдийн ажлын байраар хангах ийм чиглэлийн төслүүдийг бол бас орон нутгийн хөгжлийн санд бол хамруулахаар бол зааж өгсөн байгаа. За тэрийг бол та бүхэн одоо нөгөө шин журмын хүрээнд бол олж харах байх. За ерөнхийдөө бол хамаарах чиг үүрэгт нь болохоор одоо барилга байгууламж их засвар, за тоног төхөөрөмж дэд үтцийг сайжруулах болон бусад төслүүд ер нь багтаад явж байгаа. За энэ дээр бол дараагийнх дээр нь бол харагдж байгаа. Ер нь ингээд дараагийн слайд дээр ер нь ингээд 13 оноос хойш 16 он хүртэлх ингээд хэрэгжсэн төслүүдийг бид нар судалгаагаар авч үзээд ямар төслүүд явагддсан бэ гэдээ ингээд үзэхээр бол ер нь бол баг дүүргийн тохирол тоног төхөөрөмжийн асуудлууд бол нэлээд их хэрэгжиж ирсэн. За бусад гэдэг маань болохоор өөрөөр хэлэх юм бол яг нэг ангилалд орчхооргүй янз бүрийн төслүүд бол маш их. Яагаад гэхээр орон нутгийн нөгөө хөгжлийн сангийн санал нь иргэдээс гардаг учраас иргэдээс гарсан жижиг одоо төслүүд нэлээд их хэрэгжиж исэн өмнө нь. Энэ нь болохоор юутай холбоотой байсан тухайн үедээ бол яг иргэдэд гэдэг юм уу тухайн орон нутагт хуваарлсан одоо тэр өөрсдөө шийддэг ийм хөрөнгө байгаагүй учраас эхний ээлжинд бол үнэхээр нэн шаардлагатай гэсэн ийм жижиг төслүүд ихээхэн явдаг байсан бол одоо өнөөдөр бол 19 20 21 оны хүрээнд болохоор аль болох хөгжлийн бодлого хөгжлийн одоо төлөвлөлттэй уялдсан ийм томоохон төслүүдийг бол орон нутгууд хэрэгжүүлдэг одоо болсон ийм байдалтай байна. За тэгэхээр эндээс юу харах гээд байна вэ гэхээр ерөнхийдөө энэ 13-аас 16 онд хэрэгжсэн төслүүдийг бид нар ингээд аваад үзэхээр нийт төслийн 3% буюу тийм ээ одоо 583 төслийн хувьд л бол энэ байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай юм байна гэдэг ийм одоо судалгаа гарч ирсэн. За энэний хүрээнд бол одоо юу гэдэг хэдийгээр энэ 3% ч гэсэн бид нар бол Монгол улсын хуулиндаа зааснаар бол ерөөсөө хэрэгжиж байгаа төсөл бүхний хувьд бол энэ байгаль орчны үнэлгээ хийгдсэн байх шаардлагатай гэсэн ийм одоо заалт шаардлага байдаг. Эннийхээ хүрээнд бол хийх шаардлагатай байна гэдгийг энэ байгаль орчны үнэлгээг бол орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд хийх шаардлагатай юм а гэдгийг бол нэг Дэлхийн банкнаас ч тэр байгаль орчны яам сангийн яам ч гэсэн одоо энэ дээр бол одоо зөвшөөрч одоо энэ бид хэдийн одоо энэ хийх гээд байгаа аргачлалын хүрээнд энэ орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд бол маш энгийн хэлбэрээр бол одоо үнэлдэг.
үнэлгээний дүгнэлт гаргадаг. За тэгээд энэ гарсан дүгнэлтийнхээ хүрээнд бол хэрэгжилтийн хяндаг. Нөгөө талаасаа бол сум орон нутг нь бол тухайн хэрэгжүүлсэн тэр байгаль орчныхоо нөлөөллийн асуудлыг бол хэрхэн шийдсэн талаарх тайлангаа бол дараа жилд нь бол бас тайлгнж тэрний дараагийн жилийнхээ төслүүдийг бол батлуулдаг. Нэг ийм одоо хэлбэртэл шилжихийн тулд бол өнөөдрийн энэ сургалт яваад байгаамаа. За дараагийн. За ер нь бол зүгээр орон нутгийн хөгжлийн сангаар хэдий хэмжээний хөрөнгө нийтдээ хуваарлагдчихад байгаа юм бэ гэдгийг зүгээр бас мэдээллийн журмаар өгөх юм бол нийт одоо 1.1 их найд төгрөг гэдэг. Тэгэхээр бол энэ бол бага биш мөнгө. Тэгэхээр одоо яг энэ мөнгөтэй уялдаад хичнээн төсөл байгаа билээ. Тухайн төслүүд нь тэгвэл байгаль орчны ямар нэгэн одоо сөрөг нөлөөлөл байхгүй баг зэргийн нөлөөлөлтөй байлаа гэхэд үүнийгээ бол одоо тухайн орон нутг нь бол шийдвэрлэж энэ үнийгээ бол одоо удирдан зохион байгуулж тухайн төслүүдэд хэрэгжүүлдэг л байх ёстой гэдэг ийм шаардлагыг бол одоо энэ жилээс бол тавиад дараагийн төслүүдтэй бол бид нар хангаж ингэж явах шаардлагатай болж байгаамаа. За энэ яг төслөөс урамшуулал болон дэмжлэг хэлбэрээр бол өгж ийсэн мэдээлэл юм ба хөрөнгө юм байгаа. За та бүхэнд зүгээр мэдээллийн журмаар өгсөн. За тэгээд одоо нөгөө төлөвлөлттэй холбоотой багийн төвшөнд бол ерөнхийдөө бол эдгээр ажлуудыг бол хийдэг. За тэгэхээр нөгөө багийн засаг дарга олон нийтэд мэдээлэл хүргэх энэ 2 сард багтааж энэ өмнөх орон нутгийн хөгжлийн сангийн асуудлаар хийсэн ажил болон одоо өнөөдөр хийгдэж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгдөг байгаа. За тэгвэл энэ мэдээлэл өгөх асуудал дээр бол энэ нөгөө байгаль орчны нөлөөллийн талаарх мэдээлэлээ бас л өгч явах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлэх юм бол бид нар хэдий одоо ямар төслүүд байдгийг хэрэгжүүлэхээр гаргаж байгаа бол эргээд нөгөө байгаль орчны нөлөөлөл ямар вэлээ гэдэг асуудлыг бол тухайн багийн төвшөндөө багийн иргэдтэйгээ бол бас энэ асуудлыг бол зайлшгүй авч үздэг болсон шүү гэдэг талаар мэдээлэлээ бол бас хуваалцчихэж эргээд иргэдээс авж байгаа саналынхаа хувьд бол энэ асуудлыг бол бас бодолцсон ийм одоо саналуудыг авдаг. За тэгээд багийн иргэдийн нийтийн хурал дээр бол энэ асуудал бол яригддаг байх ёстой юм байна. За тэгэхгүйгээс болоод юу явдгүү гэхээр нөгөө багийн саналууд гараад ирдэг. За магадгүй энэ нь бол байгаль орчинд сөрөг нөлөөлөлттэй гэж үзээд нөгөө наривчилсан үнэлгээ хийх шаардлагатай бол тухайн төсөл эхлээд наривчилсан үнэлгээ хийгдэх шаардлагатай гэдэг утгаараа тэр төсөл маань бол тухайн жилдээ бол хэрэгжиж чадахгүй буцах ийм магадлал байгаа учраас энэ багийн төвшөнд бид нар бол энэ асуудлыг бол анхаарч үзэх ёстой юм шүү гэдгийг аймаг орон нутаг сумдаа сумд нь бол багийнхандаа бол хэлж үүнийг бол одоо бас нөгөө багийн төвшөндөө бол хэрэгжүүлэх шаардлагатай. За сумын төвшөнд болохоор журмын дагуу болохоор орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсгийг засаг дарга болохоор 1-р улиралд багтааж энэ байгуулж байгаа засаг даргын захирамжаар. За тэгээд энэ ажлын хэсэгт болохоор зайлшгүй энэ хөдөө аж ахуй байгаль орчны асуудал хариуцсан ажилтан. За тэгээд төрийн сангийн мэргэжилтэн болон иргэд иргэний төлөөлөл багтаасан ийм 7-оос доошгүй гэж байна. Энэ зөвхөн 7 гэсэн тоо биш, цаашаа 9, 11 байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр 7-оос доошгүй ийм гишүүнтэй ажлын хэсэг байж ээж энэ нөгөө төслүүдийн талаарх эренбэлэлтийн ажлыг бол хийдэг байгаа. Эренбэлэх нөгөө төсөвлөх төлөвлөх энэ ажлууд бол энэ дээр хийгддэг байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсэг бол одоо сумын төвшөнд нэлээд одоо чухал үүрэгтэй. За ялангуяа одоо нөгөө байгаль орчны асуудалтай холбоотой шалгуур үзүүлэлтийг хянахтай холбоотой бол энэ байгаль орчны байцаагч бол энд зайлшгүй орсон байх ёстой. Үүнд бол нөгөө эренбэлэхийн хамгийн түрүүний асуудал болохоор юу байдг вэ гэхээр ер нь бол тухайн төсөл нь зураг төсөв техник эдийн засгийн үндэслэлтэй байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн байх хэсэг гэж. Тэгэхээр ер нь үнэлгээ хийгдэх үгүй юу гэдэг энэ асуудал бол одоо өнөөдөр өмнө нь бол одоо зайлшгүй хийх шаардлагатай шаардлагагүй гэдэг ийм зүйлийг бол
асуудал болгож тавилгүйгээр явсан байгаа. Тэгвэл өнөөдөр бол энд нөгөө үндсэн нөхцөл зааснаар бол зайлшгүй байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн байх ёстой гэдэг ийм зүйл байгаа учраас бид нар бол үүний хүрээнд бол одоо тухайн төслүүдээ бол одоо нөгөө материалаа бэлдэж аймаг руугаа зайлшгүй хөргүүлэх ёстой болж байгаа. За суман дээр ахаад яг үүнтэй холбоотой хийгдэх нэг ажлын хэсгийн нэг хийгдэх зүйл болохоор дараагийн энэ А маягт байгаа. За энэ үнэлгээний хуудас буюу А маягтыг бол тухайн байгаль орчны байцаагч бол одоо үнийг бол одоо шалгаж үзээд за үүнтэй уялдаатай асуудал гарах юм бол тухайн ажлын хэсгийнхээ хүрээнд хилэлцэж үзээд тухайн суман дээрээ бол шийдээд за энэ төсөл маань үнэхээр асуудал гаргах юм уу байгаль орчны хүрээнд нөлөөлөлттэй гэж үзэж байгаа юм уу? За тэгвэл энэ нь бол бүр наривчсан үнэлгээ хийхээр үгүй юу гэдгийг шаардлагатай бол нөгөө аймгийнхаа хариуцж байгаа мэрэгжилтэн лүгээ бол зөвлөгөө авах хэлбэрээр бол тухайн төслийг одоо шийдвэрлэхээр энэ үйл ажиллагааг бол явуулах зүгээр байгаамаа. За үүнтэй уялдаад бол яг энэ орон нутгийн хөгжлийн сангийн талаар бол мэдээллийг манай энэ орон нутгийн хөгжлийн сангийн удирдлагын мэдээллийн системээр дамжуулж авч болно. За энэ удирдлагын мэдээллийн системд бол тухайн орон нутгийн хүрээнд тухайлбах юм бол одоо сум бүр дээр аймаг бүр дээр нийслэлийн хэмжээнд мөн одоо улсын хэмжээнд ямар төсөл ямар шатанда яаж явагдаж байгаа вэ гэдэг талын бүх мэдээллүүд бол орсон байдаг учраас та бүхэн одоо орон нутгийн хөгжлийн сангийн талаарх мэдээллийг авъя гэвэл энэ удирдлагын систем рүү нэвтэрч орж одоо энэ мэдээллийг авч үзэх боломжтой. Нөгөө талаас түрүүн хэлсэн сумын ажлын хэсгийн гишүүн буюу одоо сумын төвшөнд бол энэ мэдээлэл рүү нэвтрэх эрх байгаа. Дээр нь багийн засаг даргын хувьд бол бас энэ систем рүү нэвтрэх эрх байгаа. За үүнийхээ хүрээнд шаардлагатай бол нөгөө байгаль орчны талаарх мэдээллээ бол дамжуулж бас хүргэхэд бол энэ боломжтой юм байгаамаа. За эцэст нь болохоор яг энэ орон нутгийн хөгжлийн сантай холбоотой мэдээлэл авах их сурвалжуудыг аваад үзэх юм бол за ер нь бол цахим хуудас, Facebook page, Facebook group за тэгээд төслийн Facebook page гэж бас тустай байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн Twitter хуудас, YouTube хуудас гэд эдгээр бүхий л одоо сошиал одоо энэ хаягуудаар та бүхэн орж орон нутгийн хөгжлийн сангийн талаарх мэдээллийг авч бидэнтэй хамтарч ажиллах ийм боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн одоо энэ хаягуудаар бол нэвтрээд за тэгээд тухайн байгаль орчны асуудал болон орон нутгийн хөгжлийн сантай уялдсан асуудлууд байх юм бол одоо ингээд асууж лавлах зүйлээ бол эндээс аваад эргээд болохгүй бол одоо манай төсөл болон орон нутгийн хөгжлийн сан хариуцж байгаа бусад энэ байгууллагын хүмүүстэйгээ бол холбогдоод ингээд хамтран ажиллах юм боломжтой байгаа. За та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.